Тэр нарны автсан манай автан гэж сууж шүү дээ. Ийм бат. За баярлалаа. Орчны боход нь автаа. За өнөөдөр 10 сарын 22-ны нарлаг сайхан өглөө байна. Сайн өдөр гандангийнхаа офсоос гараад тэгээ одоо ийшээ Яргаат руу явж байна. Манай одоо бас нэг ээлжид сорилт байгаа. Тэгээ хэрэглэгчтэйгээ бас уулз сэтгэлийн сонсъё, сайхан ярилцъя гэдэг байдлаар ингээд захиалагчтайгаа бол цаг тавуулсан байсан. Тэгээ одоо өнөөдөр битээр гараа явж байна. Манай Яргаатын одоо захиалагч Инхшарал ахын хувьд бол Германд олон жил амьдарсан. Тэгээ Европ одоо сэтгхүүтэй. Тэгээ Европ сэтгхүү гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр ерөөсөө л маш удаан хэдлэгтэй байх хэрэгтэй. Хүн олон зүйлтэй байх биш. Чанартай цөөхөн зүйлийг маш удаан хугацаанд хэрэгэлдэг. Тэрнээс одоо үйлдвэрлэж гарч байгаа бий болж байгаа зүйл нь бас нэг байгаль орчинд ээлтэй. Тэр зүйлийг бол бас маш чухалчилдаг. Ер нь бол хөгжил нь бас өндөр шатандаа ороод ирж байгаа. Дээрээс нь индастриал буюу аж үйлдвэрийн одоо хөгжлийн үе шатыг бас ингээд туулаад тэрнээс гардаг нэг байгаль орчны холбогдлолтой асуудлууд гэдэг юмыг биеэрээ мэдэрсэн. Хөгжлийнхөө дараагийн үе шатанд гарсан тийм арт хүн байгаа шүү дээ. Одоо Инхшарал ах бол өөрөө тэр 10 жилийн өмнө маш гоё дулаан алдагдал багтай маш чанартай материалууд хэрэгжилж маш урт хугацаанд одоо энэ үйл хөдлөлгөө өөрөө үн цэнтэй үйл хөдлөлгөө болгоно гэдэг зорилгоор бол дандаа Герман ямаар хийсэн байлээ. Сэргээгдэхийн нарны системийг бол бараг 10 жилийн өмнөөс мэддэг. Гэхдээ тухайн үед яг нөгөө өөрийнх нь одоо судалгаагаар болохоор lead acid battery тухайн үед байсан. Тэгээ lead acid battery солих циклэгтэй юм байна. Бас яг нарны систем одоо ялангуяа энэ батарей хороогоор энэ төр бол бас хөгжил нараа болоогүй байна гэдэг шалтгаанаар бол бас хараахан хэрэглээгүй явж ирсэн юм байлээ. Тэгээ хоёрдугаарт болохоор литиум ion батарей гарсан шүү дээ. Одоо 17 оноос бол энэ дүгнэмэл одоо өргөн хэрэглэн нэвтэрч ирсэн. Гэхдээ бас л одоо юу гэдгийг нөгөө economies of scale гэж ярьдаг. Масс үйлдвэрлэлд зориулж гарахад түүхий талаас хангалттай нөөц нийлүүлэлт байх ёстой. Тэгээд үйлдвэрлэлөө орно, олон үйлдвэрүүд бий болно, өрсөлдөөн бий болно, технологи сайжирна гэдэг. Тэгээ яг тэр үе шатуудыг бол ингээ харж ирсэн учраас нөгөө галын аюулгүй байдал талч тэр ингээ бүх талаас нь бол ерөн цаашдаа бас технологийн илүү сайжирна. 1 киловатттай ногдох батарей ороогоорын одоо системийн хувьд бол бас үн нь бас ингээ боломжийн буурнаа. Тэгэхээр технологиараа болоог байна гэдэг ер нь бол байгаад исэн юм бэл. Смарт хэрэглээ гэдэг зүйл чинь ингээ бүх салбар руу ялангуяа AI смарт хэрэглээ чинь бүх салбар руу ороод эхэлж байна. Одоо л ер нь цикл нь болж байгаа даа гэдэг. Одоо ер нь энэ өвлөөс өмнө гэрийнхэн захилгаан дээр бол ялангуяа Монгол бас нэг захилгааны үнж өсөжлөө. Тэгэхээр цаашдаа ингээд ер нь захилгааны үн бол ингээд үе шаттайгаар ингээд өсөх нь тодорхой боллоо гэдэг зүйлийг харсан. За тэгээд одоо литиум ion дараагийн хөгжлөргөө орлоо. Захилгаан машинууд гэсэндээ өдөр тутмын хэрэглээнд ингээд төрөн орж ирж байна. Тэгэхээр ер нь бол энэ батарей ороогоор талын энэ систем бол нэлээд сайн хөгжиж байна. Ер нь бол энэ нарны талын юмнууд гэсэндээ дагаасаа хөгжих ёстой гэдэг мэдрэмж байдаг шүү дээ. Одоо салбарын хөгжлийн талын ноу-хау байгаад байна. Тэгэхээр тэрэн дээрээ толгуурлаад ингээд судалгаа эхлүүлсэн юм байна. Тэгээ ерөөхдөө бол яг эсэг энержи одоо манайхыг бол бас нэлээд энэ тал дээр бол үнэхээр одоо юу гэдэг технологийн хувьд дэвшилтэд зүйлүүд аягүй их байна. Инновацлог зүйлүүд их байна гэдэг талуудыг бол олж мэдээд за ерөөсөө л очиж уулзъя. Ямын нүдэрээ харъя гэд нэг ирж үтсэн юм байлээ. Тэгчээд хоёр дахь удаага шийдлээ гаргая гэд ингээд уулзсан байхгүй. За биш та өмнөөс нь одоо их юм яриад яах вэ? Одоо гол нь өнөөдрийн юу чинь бол нэг систем хэр хийгдсэн байна очоо сайхан юмудаа үзчихье. Нэг ирэх байдлаар одоо хоёрдугаарт бас яг хэрэглэгчийн бас нэг сэтгэлийг фильтргүй авах нь чухал байгаа. Тэр нарны автсан манай автсан гэж сууж шүү дээ. Одоо гэрээгээ байгуулад нэг илүүдэл захилгаанаа төрөв нийлүүлэх. Хавар, зун, намрын дулаахан үеүүдэд халаалтын зардал, халаалтын хэрэглээ буурч штэ. Тэгэхээр нарныхаа одоо төрөөгөө нийлүүлж өгөн дөө. Тэгээ хасагдуулах зарчмаар ерөөхдөө бол нэлээ хэмнэлт бараг л биед авах та. За Яргаат ирсэн. Хэдэл орцгоё. Цаг гаргаад ингээд ямаа сайхан танилцуулах шаад баярлалаа. За баярлалаа. Ийм сайхан юм өгсөрч өгсөн одоо та нарт л баярлалаа гэж хэлье да. Автонгууд маань ажиллаа хийж эхэлсэн. Ажиллаа хийж. Өөрөө өөрийнхөө үүргийг сайн биелүүлж байгаа гэж боддог шүү дээ. Өчигдөр манай нэг хоёр ах ирж үзээд хийчлээ гэдгсэн. Тэр хоёр бас хэлэх гээд судалж байгаа. Нэг нь тэрэлж, нэг нь энэ санзаад хэл. Тэгээ ирчээд хөөш энэ автан чи яагаад хоёр талтай харъя ингэж асууж. Тэгээ би хэллээ шүү дээ. Энэ одоо хоёр талаасаа нараа авдаг.
Тэгжээж бас нөгөө хүчин чадал эрчим хүч үйлдвэрлэх процесс нь илүү өндөр өгөөчтэй гэж. Тэгээд надаас юу асууж ийн гэхээр яагаад ийм босоо хийсэн гэж асууж байна. Би чинь нөгөө юмаа хийхин тулд эхлээл бахан судалгаа хийсэн шүү дээ. Хэрэг орчин болдгийн, хэрэг талбай эзлэхийн, ямар хүчин чадал ер нь надад хэрэгтэй энэ төргээд. Тэгээд судалж агаад энэ 45 градус байх хэрэгтэй мэн гэдгийг олж мэдчихэж байгаа байхгүй. Ер нь ийм ордоо чи манайх ч урдаа юм уултаа байгаа шүү дээ, тий. Ийм огцом өндөр уултаа үед бол заавчгүй юм өндөр градустай хийх хэрэгтэй юм бэл. Нэг. Хоёрдугаарт хоёр талдаа эрчим хүч хуримтлуулдаг ийм нарны панел бол заавчгүй градус нь 40-оос дээш байх хэрэгтэй. Дээш байж ч нөгөө арийнхаа ойсныгаа авдаг юм байна. Тэгэхээр ийм учраас ингээд өндөр болд юм байна. Тэр яг нөгөө юу байгаа нөгөө цас тогтоход бас нүшнээ. Оо тэр чинь өстой гоё юм боллоо ингэсэн. А яг наадах чаа. Энийг угсардаг өдөр цас ордог байхгүй юу? За. Оройжин цас ороод би бодохгүй. За энэ өстой баган цас орчлоо тэгээ. Тэгээ өглөө яасан чинь дүүрэн жаргал надаа видео болж байна. Цасыг ингэж арилгад юм бэ шүү гэд. Тэгэхээр би чинь шүүр мөр болоод нэг цасаа унгадаг баатар хүрээд ирнэстэй. Үлээгч арил нэгс чи нэг ч цас байдгүй. Бүх гайхаа хөө энэ цас нь хайччоо. Тэгсэн чинь энэ нөгөө градустай байна. 45 градусын налууд учраас тэр тоосцсон цас чинь маш хурдан доошоо ингээд голгаад унцдаг юм байна. Одоо ингээд жоохон нар гарангууд л өөрөө эн чинь дулаанаа аваад эхэлж байгаа шүү дээ. Халаад эхэлж байгаа шүү. Тэнгүүд цасаа бүхэлдээ ингээд. Одоо үндсэндээ учиргүй ингээд шүүрдээл цэвэрлээд авах шаардлагагүй юм билээ шүү. Ердөөс ингээл өөрийгөө л наадах чинь болгочдөг энэ градусанд айгүй учир байл. Тэгээ энэ хавч угаасаа гоё цэвэрхэн орчин усээс баг цэвэрлэх нь гайгүй дээ. Шороо тоосоо гал та нэг жилдээ нэг хоёр удаа нэг ус шүрсээ сайхан угаачвал тэгэл болчих юм. Эсвэл ямар арчаад ч юм уу тэгэл. Би нэг урд явж байгаад юу ütсэн штэ. Нарны панел цэвэрлдэг роботууд харин тийм байгаа. Тийм нэг бүр юуг нь очиж үйлдвэр дээр нь очиж үзээд ингээ хоёр талд нь тавьчихдаг юм бэл. Тэгэхээр ингээд ингэж угаадаг юм робот идэм бэл. Яваал угаачдаг. Одоо тэрийг ч тэгэж угаах хэмжээ шахуу. Энэ ергээд агаар тэр бол нөгөө том гайгүй юм чинь. Энд дөр бол гайгүй дээ. Жишээлбэл ажил дүрийн одоо нэг нүүрсний уурхаа ч юм уу те. Тэр мөрний өндөр бол нөгөө тоос шороо ихтэй тогтох юм. Тэр газар бол одоо их энд бол харьцангуй гайгүй дээ. Нэг тийм айлд нэг бие даацсан хөхт байдаг шүү дээ. Нэг зовлонго өөрийгөө болгоод байдаг те. Тэр шиг байгаа байхгүй манай нарны панел чинь нэг тийм надаас нэг их юм нэхгүй. Тэгэл хөрхи өөрийнх нь цасыг өөрөө гагаал өөрөө тогоо өлдөрлөл ингээд надтай нартайгаа уучруулаад гэдэг шиг. Айгу хөрхөн байгаа байхгүй чи. Та энэ чи гоё юм горих урсаал ингээд байгалийн тогтцсон нэлээ. Стратегийн байршил сонгосон юм шиг харагдав. Энэ юм учраас энэ чинь нэг улс төрийн товчооны лагер гэж нэрлэгддэг байсан дээр үедээ. Тэгээд юм хэцүү болсон үе штэ. Энд чинь 91 2 оны үед чинь хүмүүс цусландаа гарахаа ойлоо. Цуслангийнхан байшныг одоо өвлийн ичээр сольж хоолтойгоо золгодог байсан үе шүү дээ. Тэр үед одоо энэ харагдж байгаа энэ бор байшин байна штэ. Энэ бор байшин. Яг ийм 7 ширхэг байшин байсан. Ингээд энэний дээр 6 7 ширхэг байшин байсан байхгүй. Тэгэхэд манай аав ах маань эндээс нэг 4-ийг авч ирсэн байхгүй. Доотлын 4-ийг. Тэгээ манай аав энэ цуслан дээр гардаг байсан. Би оюутан болоод Герман яваад өгсөн. Тэгээд Эрдэнэс гардаг. Тэгээд нэг өдөр аав надад тэгсэн байхгүй. За минийхөө чи ер нь энэ цусланг аваа хүүхдүүд чинь ялах байна. Агаард гарах гэдэг. Манай охин дөнгөж төрсэн байсан. Тэгээд яг ийм бороошин тахад манай охин Германаас ирж зунжчихсан байхгүй. Зунжлага хийжсэн. Тэгээ эн чинь ингээ урдаа юм горигтой. Гоё. Тэгээд аав минь надаа газараа өгсөн. Манай энэ байршлын гоё юм гэвэл нэгдүгээрт горигтой, хоёрдугаарт агарын бохирдол утаа наашаа орж ирдэг байхгүй. Тэр доор очоод зогсчихдаг. Тийм учраас бид нар өвөл зунгүй яг үнэ хэлэхэд цэвэр агаараар амьсгалдаг ийм газар. Одоо яг бидний зогсож байгаа газрыг болохоор 4 жилийн өмнө би энэ эзэмшигчээс нь худалдаж авч ирсэн. Тэгээ ингээ сунгаал өргөтгсөн. Санаа маань юу вэ гэхээр аль болох байгалаар нь аваад үлдчих юмсан. Энэ аюу хүмүүсийг тоглох талбайтай гүүх газартаа болгочих юмсан. Гэсэн зорилгоор л энэ газруудыг ингээл чадлынхаа ирээр л цуглуулж л байгаа. Энэс одоо би энд ганцаараа юу ихэвтэй тий. Гэтэ нөгөө орой бид нар чи ирсэн шүү дээ тий. Тэгэхээр энд нөгөө өндөр мөнөр орой бол гоё байгаа шүү дээ. Нэг юм зөөлөн чихтэй. Тий яг үнэ. Нэг гоё ингээд юм тогтоон тий. Одоо энэ гоёрч нь аршаан гэд хүмүүс авч уудсан шүү дээ. Дээрээс машинтай ирээл тэр дээр болгон ихэн дээрээ дээ. Тэгэл тэндээс хүмүүс аршаан авна, аягүй их авч уун. Бид нар ч гэсэн өөрсдөө хас хэрэгэлдэг юм. Ер нь та нөгөө ярьж ирсэн шүү дээ. Анх бол ингээд нэлээ нөгөө Германы ер нь Европ барууны одоо хамгийн сайн юмнуудаар хийсэн тий. Дулаан алдагдал багтай. Тэгсэн. Тий, одоо гадны сефтхийн нөгөө нэг ер нь Солонгос руу та усных нь саарл усных нь үзүүлэлтээр явуулсан чинь
99% цэвэрхэн баг уундын ус тэгж болохоор гэдэг. Арай жууж болохгүй арай жууж болохгүй байх гэж хэлсэн шүү дээ тий. Энэ ингэсэн энэ байшин ихнэр хоёр Германд оюутан багтаа ер нь байшинтай олъё гэж бодож ирсэн. Ямар байшин барих уу гэд хоёлаа их ярилцсан. Тэгж жаад ердөөсөө яг л харахад хамгийн минималист харах нэг юм тэг дөрвөлжин цагаан. Манай байшин чинь дээр нь одоо жишээлбэл Монгол улсын туг атгачвал нэг сумын төвийн захиргааны байшин шиг л байна. Тэ. Тэгээ битээр ярьж байгаад ердөөсөө л юу яа хоёлаа юм тэгшиндээ ердөө яг юм минималист. Гэхдээ дотор айгу гол нь ая тухтай, тав тухтай, дулаан алдагдал багтай тий. Ийм л байшин барь гэж тэр зорьсон байхгүй. Тэгээд тэрэндээ ч хоёр хүрсэн гэж боддгийг. Яг бол одоо энэ чинь 200 м квадрат байшин шүү дээ. Өвлийн хамгийн өндөр цагт одоо тогны үн нэмэгдсэн үед бид нар тий сая өрхөд өргөдөлдөг байхгүй. Халаалтанд. Тэгэхээр энэ бол хангалттай сайн гэж бодож байгаа. Тий, тийм ээ. Одоо чи иймэрхүү дулаалж явах юутай бол бараг 3 сая гаруй. Их төлдөг юм шиг байлээ хүмүүсийг харж байхад. Би тэр байшингаа ярьчаа нэг 5 жил болоо 6 жил болж байхад Германы GIZ гэдэг нэг төслөөд шүү дээ. GTZ гэдэг те. Тэдний хан ирж үзнэ гэд байшин гэж үрж үзье гэд. Тэгэхээр би за тэгтэг гэд би нэг 2 хүл ирэх юм бол утчихгүй. Тэгсэн чи автобус 4 хүн ирж байна. 26 хүн ирсэн шүү дээ Герман. Тэгээд тэд тэр орж ирээд шууд ингэж авч оо манай шал байна, манай опо байна, манай цахилгааны юу байна, манай халагч байна гэл ингээл бүх юма таньж байгаа байхгүй. Тэгээ бид хоёр яг яасан бэ гэхээр Германд оюутан багт энэ байшин барина гэд. За худалчунд Британий цавгаа хүртэл баг Германаас ичсэн байхгүй. Одоо манай байшингийн сангийн холоонуудыг Шүрэн хаул гэдэг компани хийсэн. Яагаад энэ компанийг сонгосон гэхээр эднийх Германаас бүх хоолоогоо, бүх цахилгаан одоо нэг сангийн холболтуудыг бүх юм нь Герман. Кабель ч Монгол кабель шүү дээ. За. Тий, цахилгааны кабель бол Монгол кабель шүү дээ. Яалч гоо. Саарл усны систем одоо бохирын систем гэдэг граф гэдэг Германы систем тавьсан. LG-ийн ажлаар нэг заамар руу явж усны дээж авчихсан байхгүй. Дээж чинь нэг юмтай харьцуулах хэрэгтэй шүү дээ. Юутай харьцуулах вэ те. Тэгээд Солонгосоос LG-ийн лабораториос надад ийм 2 литрийн том банкнууд ийм 200 та 300 та 500 та ийм ариутгсан шилнүүд ирд юм бэл. Тэгээ нөгөөдөлийгөө барьж аваад чи заамарт очоод 4-р тунгаагаар уу хамгийн сайн болцсон уснаас нь дээж авчих. Тэгээд карантины уснаас авчиж байгаа. Хотын карантины уснаас. Тэгээд цуслангийнхаа би саарл уснаас дахиад дээж авчих байхгүй. Энд чинь онголгоод саарл усна нөгөө хөрс рүү шингэхээс өмнө ийм тунгаагуур байдаг байхгүй. Тэндээс нутгаж аваад тэгээд ингээд 3 усаа Солонгос явуулваа. Тэгээд сарын дараа хариу нэрлээ. Тэгсэн чинь биохим, биофизик, бактериологийн шинжилгээ, өөр юу л эрдсийн шинжилгээ ингээд нэг 5 шинжилгээгээр манай энэ ус хамгийн сайн гарсан шүү дээ. Саарл ус. Тэгтээ ууж болохгүй гэж байгаа юм л да. Ууж болохгүй ийм сайн ус шүү гэж. Тэгээд одоо услахандаа хэрэглэнэ. Энд чинь 90% цэвэршээд гарч байгаа учраас ягаад энийг сонгосон бэ гэхээр энэ горхиноос болсон байхгүй. Бид нар одоо жишээлбэл энэ горхио авч үлдэхийн тулд зүгээр энгийн танк булаад бохироо хийж болохгүй байхгүй. Байгаль орчныг хайрлах хэрэгтэй шүү дээ. Энэ горхи чинь бохирдсон шүү дээ. Тийм учраас хамгийн сайн байж болох юм хайж явсаргаад тэгээд график хийсэн. Одоо ингээд график хийгээд 10 жил болсон байна. 10 жилийн өмнө хийсэн. Нэг удаа сорсон байна уу? Бохирын тэр чинь нөгөө ингээд цэвэршүүлсээр га сүүлд нь юм лаг үлддэг юм бэлээ. Тэр лагийн сорт юм бэл. Усаад үргэн. Тэр нөгөө бактери хийдэг үү те? Хийхгүй. Өөрөөсөө задлан те. Одоо нэмж бактери хийдэг штэ. Тийхгүй. Ямар ч бактери хийхгүй. Өөрөөсөө задрах процесс нь. Ганцхан юм байгаа. Хүчил төрөгчл оруулж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр систем нь гэрт дотор ингээ харна. Удирдлагын систем нь гэрт дотор хийж байгаа. Тэр ингээ агаар сороод энэ доошо танк руугаа хүчил төрөгч өгдөг байхгүй. Энэ моднуудыг би өөрөө тарьсан. Бид нар 1 м 20 морьтой л моднууд байсан анх 10 жилийн өмнө. Одоо эн чинь 5-6 м болчих байж. Нэлээд өндөр болсон. За батарейгаа орж харах байдулаа. Юмд чинь нэм эстетик гэж юм байх хэрэгтэй байхгүй. Эстетик гэж юм байх хэрэгтэй. Гоо зүй байх хэрэгтэй тий. Ямар ч бүтээгдэхүүнийг хүн харахад ингээд вижюлыг их гоё таата мэдрэмж авчрах хэрэгтэй шүү дээ. Ийм батарей Sigenergy л байна. Өөр газар байхгүй. Одоо Монголд орж иж байгаа бүх батарейнуудыг би ер нь судалсан. Аюу сайн судалсан шүү. Энийний дуу хөрөгчнөөс ч бага. За эстетикээс гадна одоо энэ чи гэрэл бэрэлтэй энэ гоё гэрэл бэрлаасан. Тий, өнгөнгөр астай байлаа шүү. Эстетикээс гадна энэний ухасралт надад их таалагдсан. Блокууд хооронд нь ердөөсөө зүгээр дээрэн давхарлаа болоо. Үнэхээр гоё. Тэг гол нь нөгөө ямар ч гоё юмыг стандартын дагуу суйрлуулад стандартын дагуу хэрэглэх аюул чухал. Тэрийг аягүй сайн хийж байгаа байхгүй бас дээр нь. Бас нэг гоё юм нь юу вэ гэхээр энэний нэг юм бат бөх байдал нь өөрөө аягүй. Ингээд нүдэн нэгэ бядтаа харагдаж байгаас энэ чинь ингээд харвас тий. Тэгээд царайлгаас гадна их ажилсаг тий. Тийм төхөөрөмж. Тэгээд их сонин нөгөө ланд холбогдоод би батарейгаа
3D-гээр утсан дээрээс харж байгаа байхгүй. Батарейгаа задлж хараад тэгээ хэдэн үеинд үргэлттэй явж байгаа, яаж байгаа хийж байгаа бүх модуль төс болгон дээр нь харж болдог. Гэтэ энэ шиг гоё харагддаг юм билээ. Тэгэхээр нөгөө визуалийн нэг үзэгдэх байдал тэр мэргээрээ үнэхээр сайн. Одоо энд ингээд 5 батарей байна. Манай энэ батарей чинь эхлээд ийм төмөр суурьтай. За доотлын суурьтай. Суурь нь их гоё юм билээ. Жишээлбэл батарейг юун дээр суулгах уу? Төхөөрөмжийг юун дээр байрлуулах уу гэдэг чиг чухал. Нөгөө антистатик байх тий дамжуулахгүй байх. Хоёрдугаарт нөгөө даацыг тооцоолох энэ төр гэдэг тий. Тэгээд тогтвортой зогсох энэ төр энэ болгоноос энэ суурь аягүй чухал. Харахад энэ суурь юм хөнгөн цагаан юм шиг суурь үлээ. Гэхдээ бүтцэн юм зүгэний үр шиг юм бүтцтэй юм л. Би нөгөө суулгаж хахад нь харсан байхгүй. Энэ аягүй чухал юм байна гэж. Ер нь суурьас бүх юм эхлэн шүү дээ. Тэгэхээр суурь аягүй сайтай. За энэ суурин дээр 5 ширхэг батарей, нэг нь 10 кВт, 1 2 3 4 5. 5 батарейтай. За энэ маань болохоор инвертер. Инвертер маань 30 кВт инвертер. Тэгэхээр инвертер маань үндсэндээ юу хийж ийм гэхээр батарейны маань тархин хизээ авах уу, хизээ өөх үү, тэ хааш нь хойрлох уу, ямар хэмжээнд авах уу, хизээ зогсох уу шийдэж тархин. Нарны автангууд бүгд явсаар гад инвертер дээр холбогдно. Инвертерээс ингээ батарейнууд дээр тоглож хуйрамтлагдаж ирж байна. Одоо шилжүүлж байна. Хуйргаж байна гэсэн үг шүү дээ инвертер ч тэ. За энэний маань одоо зүрхэн юм уу да? Системийн чинь зүрхэн юм уу? Энэ миний бодлоор бол одоо тархин инвертер байж идэм байж тэ. За ингээ одоо цэсний эргэлт мэргэлтийн бүгднийг энд ингээд хуваарлж идэм. Энэ бол 60 кВт конвертер. Одоо энийг онгойлгоод үзүүлчих үү. За энийг бол цахилгаан мэдхгүй би онгойлгож болохгүй. Яг бол арталт нь маш олон цахилгааны холболтууд байгаа. Сайн юмнууд гэвэл энэ пускатлууд нь үнэхээр одоо мундаг пускатлууд харагдан лээ. Схем зургийн хувьд ч гэсэн ойлгомжтой. Одоо ингээд энэ дэр диаграм скинэмэ тавьчихсан хүчин чадлуудын энд ингээд фазаар нь бичсэн байх шиг байлээ. Тэгээ энэ маань одоо хамгийн чухал юм. Энэ юу игээд байгаа юм гэхээр миний нөгөө нэг төвөөс авах эрчим үү, гэрт хэрэглэх хэрэглээ, батарей бүх юмыг энэ зүрх хийгээд байгаа. Хизээ шахах уу, хизээ авах уу гэх тээ. Одоо энэ дээр юу нэмэгдэх вэ гэхээр энэ анзаарч ил энэ смарт порт 3 асааг байгааз. Энэ дээр юу ирэх вэ гэхээр нөгөө хит памп холбочгоор эдэр ажиллаж эхэлнэ. Дулааны насосыг холбочгоор энэ асч эхлэх юм. Одоо энэ грид гэж тээ. Энэ болоо инвертерийн асч тээ. 3 фазтай лайнтай шүү дээ. Тэгээ манай энэ смарт энэ 60 кВт энэ төрөл гитвэн дээр нэг даваа талтай юм смарт порт төрөний ярьсан нөгөө дизель генератор байж болно. Эсвэл нөгөө дулааны насос байж болно. Бас дээрээс нь нөгөө та дахиад өргөтгөхөд ингээд хийжтэй. 2 инвертер холбож болтой. Оо зөө. Тэгээ 60 кВт хүртэл дахиад өргөтгөхөд инвертер холбож болно гэсэн. Тийм ээ. Одоо энэ доотлын дүү нь болохоор 30 кВт гэж байна. Тэгээд 60 байгаа, 120 байгаа, 300 гэдэг явчихдаг байхгүй. 60 дээр болохоор нэг юм дахиад нэг инвертер нэг самбартаа орж ирж хамт автомж болно гэсэн. Та явандаа яг хөө эн чинь яахгүй нэг хэрэглээ ихслээ. Шинэ юм барьж мараад яг энэ хаваар ингээд өргөтгөх шүү дээ, тий. Тэгэх юм бол энэ самбарлуугаа дахиад нэг инвертер холбочих болно. Тэгээ энэ хоёр чинь цуваа болоод хүчин чадлаа дахиад өргөтгөждөг. Зүг. Тэр нас даваа тал. Манайх ч одоо нөгөө цахилгаан машинтай. Охны ундаг машин чинь тэгээд цахилгаан машинаа бас холбоё гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр харин байшингийнхаа артал цахилгаан машиныхаа цэнэглэгчийг хийгээд тэгтээ энэ дээр холбочих юм байна шүү дээ тэрийг тий. Тэ болохоо уусаа начаалан даана гэсэн. 60 кг хүртэл даах юм чинь. Тий. Ер нь бол нөгөө дутуудчснаас илбэг байсан дээр гэж нөөцтэй байсан. Яг бол энэ чинь өргөтгөл юм хийн шүү дээ тий. За бас нэг чухал юм гэвэл энэ нөгөө гүйцэтгэлийг би дахиад ярих хэрэгтэй болчлаа. Бид нар хэлдэг чинь латки гэдээ хэлдэг тий. Латки гэдэг нэр хэлдэг. Ингиж гоё цэвэрхэн цахилгааны системийг цэгцлээд хийж өгдөг газар ер нь их цөөхөн. Гэхдээ эднийх бол үнэхээр сайн хийсэн. Миний бол одоо эмх цэгцтэй байх л хамгийн чухал байсан. Эмх цэгцтэй байгаагийн цаана юу болдог вэ гэхээр аюулгүй байдал. Тэгэхээр аюулгүй байдлыг хангахын тулд цахилгаан утаснууд маш цэгцтэйгээр хуваарлагдсан. Тэгээд орц гарцууд нь аюул тодорхой. Хамгийн гоё юм нь сервис хийхэд аюул амарх. Таглаануудын тайллаа, кабелнуудаа хөөгөл бариад авчихна. Тэгэхээр ийм гоё юм хийж өгсөн. Парыг халаагаад байгаа байхгүй юу? Халаалтыг шийддэг байгаа. Энийний оронд л нөгөө хит пампыг тавих гэдэг. Тэгээд тэр маань энтэйгээ хосолж ажиллах энэ системтэй. Тэгэхээр ямар ч байсан суурь нь хийгдсэн. Одоо ирэх жил энэ өвөл олчлоо хийж амжихгүй л дээ. Дулааран гутал ямар ч байсан хит пампа тавьчихна. Тэгээ хит пампа тавьчвал би дахиад та нарыг нэг өрийгч утдаг. Өрж үзүүлээ. За ийм боллоо шүү гэдэг харуулъя гэж. Манайх хөөс хамгийн оргил ачаалал тооцоод л 40 кВт байгаа байхгүй юу?
Одоо том моментумын ачаал 40 кВт. Бүх юм ажиллаад нэг Бүх юм ажиллаад шүү дээ. Би үндсэндээ яаж юм гэхээр халаалт ажиллаад 380-аар ажилладаг чи манайх халуун усын чи агшин зүрийн халагч гэх Клаге Германы халагч байгаа. Би одоо оржоод үзүүлээ. Тэр хэдэн кило? Тэр чинь 22 18 кВт ихгүй юу? Тэр халаалт их. Тэр одоо шинэ агшин зүрийн халагчийн өөрөө 18 кВт-ийн халагч байхгүй юу? Тэгээд 22 кВт-ийн дулааны одоо энэ пар халааж байгаа юм байна. За дээр нь нөгөө пэч одоо зуухнууд манай гэрийн те пилетч 380-аар ажиллаж байна. Энэ дөрв бол хамгийн өндөр одоо цахилгаан зарцуулж байгаа юм таахгүй. Бос нь бол айгүй бага. Энэ байшинг барихад бид тээр цахилгаан зарцуулалт хамгийн багтаа байх хэрэгтэй гэж бүх гэрлүүдийг нүдэн лед гэрлүүдээр шийдсэн байхгүй. Тэгжээ цахилгаан зарцуулалтаа багасгаж ирсэн байхгүй. Гэхдээ яг бодит байдал дээр тэд чинь 40 руу хүрэхгүй шүү дээ. Дандаа өсрөөл 30-аас доош л. Тий. Ер нь 26 мургаал байгаа. 26. Тий. 26. Тэгэхээр чи энд бүтэн хангаж байгаа байхгүй. Надад одоо 30 энер дээр байгаа. Би энэ чинь нэг 20-ыг л хэрэглэнэ үндсэндээ. 20-ыг би хадгалж үлдээж таг тасарсан үе ч гэдэг юм те 50% нь. Тэгэхээр би үндсэндээ зарлаа 50% хэмж чадчих байгаа байхгүй. Ямар ч тохиолдолд. Бүх хэрэглээ агшин зурд хэрэглэж байгаа киловатт нь 40 бол би 20-ыг эндээс авахад надад цаана 20-ын төлбөр би төлж байна л гэсэн үг. Тийм учраас түрүү нэг ярьж байхдаа хэлээд байдаг ч байна. Ямар ч тохиолдолд би энэ одоо энийг бизнес гэж үзвэл би хасах хийхгүй байхгүй. Дандаа нэмэгтэй ажиллаж байгаа байхгүй тий. Тэгээ мэдээж ингээд тог тасарсан үед юу болоод л хүн чинь нөгөө хэмнэлтийн орнолгоо орох хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тог тасарсан үед бид нэр учиргүй тухокнд юм шараал хэлэхгүй л билгүүд дээ тий. Ийм судалгаа байх хэрэгтэй мөлий. Би тийм судалгаа олж хараагүй байхгүй. Монгол улсад тог тасарж байгаа давтамж хэдийн гэдэг жишээл судалгаа нээлттэй байдгүй юм бэл. Тог тасарж байгаа дундаж хугацаа жишээлбэл хэдэн цаг тог тасардгийг гэдэг. Тийм судалгаанууд байхгүй юм лээ. Зүгээр яг амьдралаас авж байгаа юм юу гэхээр энэ нэг цуслангийн хэсэг учраас хотод гал алдахгүй тулд цуслангаа эхлээд унтраадаг байхгүй. Хотдоо тогоо өгөхийн тулд одоо энэ станцууд чинь те зүүн түгээг мөгчдөг гэж ажилладаг байхгүй. Тэгэхэд манайхан штэ өдрийн цагаар тасардаг. Тэгтээ максимум ихтэл нэг 2 цаг тасардаг. Шүн тасраад ирэхэд нөгөө хяналтын камер чинь надад хэлээд өгдөг байхгүй. Манай чинь хяналтын камертай шүү дээ. Хяналтын камер чинь хизээ ундрч хизээ асныг харна. Нэг хоёрдугаарт би нөгөө нэг саарл усны графийн технологи хэрэглэж байгаа шүү дээ. Графийн минь тархин тэдэн цаг тасраад тэдэн цагт ирсэн шүү гэд надад мэдээлдэг байхгүй. Тэгэхээр би нөгөө тог тэдэн тасраад тэдэн цаг үргэлжлээд ирсэн байна гэдгийг харцдаг байхгүй. Дандаа л гарцсан дээрс бүгдийг хянччихдаг. Одоо энэ ороод ирэхэд 3 ерөөсөө. Одоо 3 үзэл дээр харна гэсэн байхгүй тий. Тэгээд бодоход байна шүү дээ. Сая тог тасарлаа. 2 хоногийн өмнө тасарсан да тий. Тэгээ чинь цуслан руу ирэхэд 40 минут болсон байхгүй. Тэгэхэд манайх тогтой байлаа гэж тий. Тэгэхээр одоо би нөгөө 50 ажиллаа хийх боломжийг энэ царайлаг ажил цаг нөхдөд надад боломж олгож байгаа байхгүй. Үндсэндээ би эдэр ажиллаа хийж байхад би санаа зовхгүйгээр хотод ажиллаа хөөцөлтөд явж болж байгаа байхгүй. Үндсэндээ би тэр хугацаанд мөнгө олж болох нь шүү дээ тий. Эдэр бол найдвартай миний арыг доож байгаа байхгүй. Ийм учраас яг энэ ийм юмнуудыг хүмүүс хэлж өгөх хэрэгтэй. Хүмүүс ч гэсэн ингээд одоо байшин барих гэж байгаа хүмүүс ч амар юм хайгаа явж байгаа байхгүй өөрхий мэдэхгүй. Манай усны систем яаж явдггүй гэдгийг би нэг хальт харуулъя. Энэ гүний худаг ээ. Гүний худгаас энэ Висманы шүүгч байгаа. Одоо гүний худгаас янз янзын юм шороо, илс, чулуу гарч ирдэг. Тэгэхээр энэ шүүн Висман гэх Германых. Энэ шүүгээд хаашаа оруулж ирэх вэ? Энэ даралтын сав гэж байна. Энэ рүү оруулж байгаа. Энэ даралтын сав бол 200 литрийн даралтын сав. Өөрөө дотроо 4 барын даралт үүсгэждэг. 4 хүртэлх барын. За яагаад 4 бар байх ёстой юм бэ гэхээр ахуй хэрэглээнд хэрэглэж байгаа угаалгын машин аяг тав угаагч энэ төр 2 барын даралттай ус ихдэг байхгүй. Тэгжиж өөрөө ажилдаг байхгүй. 1.8 хамгийн багадаа 1.8 барын даралттай ус иржиж тэр цахилгаан угаалгын машинууд ажилдаг байхгүй. Тэгэхээр ус даралттай очих хэвээр. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр айлууд дунд нь нөгөө насос таад байдаг шүү дээ. Ингээд хүрэх гээд тэг шаардлагагүй. Энэ даралт үсчихэд автоматар даралтаар цаашаа явчихдаг. 4 баралтай. Тэгээ ус маань цаашаа явчихдаг. Хамгийн одоо энд юу их чухал байдг вэ гэхээр хадгалсан ус уухгүй. Айлууд чинь нэг юм том усны ёнкс шиг юутай тэгээ тэрэндээ ийм хөвгчтэй мэдрэгчтэй тэгэл байсгаал нөгөө мотор дуграал усаа дүргээл тэгжид халиал энэ төр тий. Доороо ингээд нөгөө юм тонцсон байдаг шороомороо бас. Тий. Тэгэл нөгөө хонцсон ус чинь эрдсэнд ороод тунаал альсгүй бол ашиглал гэр мэртэй байхгүй байж байгаа нэг 7 хоног ирэхэд 7 хоног л хадгалсан ус ууж байгаа байхгүй тий. Энэ чинь бол нөгөө 200 литрийн савны ерөөсө талд нь л ус байгаа, талд нь агаар байгаа шүү дээ. Тэгэл тэрийг хэрэглэгрээ авна гэсэн үг. Хэрэгтэй үедээ л худгаасаа усаа татчих авчраад явуулж байгаа хөөхгүй.
ажилсаг залуучууд гэдэг байгаа шүү дээ эдрийнх. Ер нь тэгэл одоо 20 сүүлийн 20 жилийн хугацаанд шүү дээ. Хөгжил бол маш хурцтай явагдаж байна. Тэгэхээр үүнийгээ дагаад бас нэг хүмүүсийн хэрэглээ, эрчим хүчний хэрэглээ энэ төр бол маш хурцтай өсөж байгаа байхгүй. Хөгжил дэвшилтэй сайхан болж байгаа зүйлүүд гэсэндээ олт амжилт зөндөө байгаа шүү дээ. Ер нь одоо аливаа асуудал ингээ харах юм бол хвчлэн дандаа ингээд нэг олон талын хүчин зүйлээс хамааралтай тийм. Тэрнээс одоо үүдж бий болсон зүйл байдаг байхгүй. Одоо тэрний нэг нь бол эрчим хүчний асуудал. Эсэг энержийн системийн суйрлуулалтыг хийгээд олон хүмүүсийн ямар асуудалтай байна гэдэг зүйлүүдийг ингээ сонсоод ярилцаад ирэхээр бас нэлээд ойлгож байна л доо. Яаж бид нар одоо тал бүрээс оролцоотойгоор энэ асуудлаа шийдэлцэх вэ гэдэг дээр энэ дээр бүгдээрээ бид санаачлагтай байх хэрэгтэй. Ер нь бол тийм шүү дээ. Аливаа асуудал шүү. Аливаа асуудал. Өчтөр одоо тэр тэрэлжийн захиалагч даваа жаргалын хэлсэн нэг үг ба шүү дээ. Амьдрал гэж юу вэ гэдэг өөрөө харсан юм шүү дээ. Ерөөсөө амьдралынхаа турш хүн асуудал шийдвэрлэлт юм. Шийдэл олж асуудлаа шийдвэрлэж оршин тогтнонд тэр чинь ер нь хэлбэрийг амьдрал байна. Бид нар сорилт бэрхшээлүүдэд байнга тулгарнаа. Гол нь тэрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг өөрөө одоо эрэл хайгуул хийж асуудлаа сайхан шийдэж тэгжээж дараагийнхаа хөгжил дэвшил рүү хүн ордог. Хувь хүнийхээ төвшинчдэр, байгууллага, аж ахуйн нэгжийн төвшинчдэр, улс орны хөгжлийн төвшинчдэр